За орой минь төргий. За энэ удаагийн лайваар Mind Brand-ийнхаа эхний 3 сетийг танилцуулах гэж байна. Тэгээд энэ сетээрээ юу хүргэхийг зориод байгаа, ямар зорилготойгоор энэ брендийг үүсгэн байгуулад байгаагаа товчхон тайлбарлая гэж бодож байна. За юун түрүүнд энэ брендийг бий болгоход тусалсан ментор болоод ойдлчин хчтэй, дээрэс нь ингээд хамт тусалсан найзуудтай бүгдэнд нь талархлаа. Тэгээд ингээд зорилго нь гэвэл бидэнд эмх зэгцийг бэлэглэх, дээрэс нь цаг хугацааг маань хэмнэх юм. Бид ингээд үнэтэй брендийн цүнх энэ төр авчаад тэр дотор нь ингээд бодог энэ төр үүрхээр хайран байдаг шүү дээ. Тэгээд эсвэл ингээд гадуур явж байхдаа олдоход түлхүүр олдоход хэцүү, ингээд хүүхдтэйгээ сандраад явж байхад хэцүү байдаг. Тэгээд ээжүүдийн бэрхшээл дээр тулгуурласан, дээрэс нь эмх зэгцтэй биш, над шиг юм салан балан хүмүүст зориулсан өөрийн брэндээ гаргахаар шийдсэн юм аа. Тэгээд заавал ягаад цүнх биш, цүнхэн доторх цүнх гэж өгöd байгаа гэхээр маш олон гой цүнхнүүд, брендийн цүнхнүүд дотроо тасалгаагүй байдаг. Тэгээд гоёлын цүнхнүүд ч бас дотроо тасалгаагүй байдаг. Тэгэхээр тэнд нэг эмх зэгц үүсгээд өөрийнхөө эмийг хаяхгүй, эмх зэгцтэй одоо жишээ нь гоёлын үдшилтэд орлоо гэхэд дотор нь уцаа, эмэг бүгжөө хийх тасалгаа байдаггүй. Тэгэхээр энийг одоо нэг юм алга болгочих ч юм уу тийм асуудлууд байдаг учраас ингэж санаачилж гаргасан юм аа. Тэгээд энэ брендийн маань зорилго гэвэл Монголдо ээжүүдээрээ ингээд нэг тэгсэн ээжийн байрд эддээ ажлын байр гаргах үднэс тэгээд 3-4 удаа туршиж үзээд бүтлгүүдээ буцаад ингээд хийж үзэж байгаа. Тэгээд үндсэн зорилго нь юу вэ гэхээр гадагшаа заавал гаднаас тийм цүнх ч юм уу юм кошлог энэ авахгүйгээр Монголдо яагаад үйлдвэрлэж болдгоо юм бэ гэж санаачлахыг дэвшүүлэхийг тэгээд мэдээж энэ сайжраад явна. Тэгээд нэлээд гоё болоод явна гэдэгт итгэлтэй байгаа. Тэгээд та бүхэндээ эхний бүтээлээс танилцуулах гэж байна. Тэгээд юм болго эхлэхдээ тийм төгс төгөлдөр байдаггүй. Тэгээд гоё болох бүтэх талаас нь хараад гоё шүүхгүйгээр хэрэгтэй идэв ингэж хараарэ гэж гуйхана. Баярлалаа. За тэгээд энэ хөл аяа хамгийн олон чийлсэн үнд би өөрийн mindset power сургалтынхаа ганцаардлсан сургалтыг 50% хөнгөлөлтөөр сурах эрхийг өгөх гэж байгаамаа. Тэгээд миний ганцаардлсан сургалт маань 388,000 төгрөгөөр явагддаг. Тэгээд энэ сургалтаа 50% хөнгөлөлтөөр сурах эрхийг өөрийн сэтгэлгээтэйгээ ажиллах, дээрэс нь өөрийн дотоод мотивацтайгаа, дээрэс нь нэмээд би өөрөө гэр бүлийн арт терапевт учраас багтаа үссэн сэтгэл зүйн трауматай, сэтгэл зүйн гэмтэлтэй ажиллах тийм сургалтыг явуулдаг. Тэгээд энэ сургалтаа бэлгэлэхээр шийдэж байгаа. Тэгээд нэг зэсэн гэр бүл сэтгэл зүйн гэмтлээсээ салснаар гэр бүлийн харилцаа халуун долоон болохоос гадна тийм хайр нэгсэн тийм сөрөг зөрчил гарахгүй маа. Тэгээд ингээд олон юм байхгүйгээр бүтээлээс танилцуулъя. За тэгээд бүтээл маань ийм докторийн хэлбэртэйгээр хийгдсэн. Тэгээд өмнөх бүтээлээс илүү ганган чамин болсон байгаа. Тэгээд ийм гялалцдаг дотроо ус нэвтэрдэггүй материалаар хийсэн. Тэгээд би яагаад ийм захидал хэлбэрээр хийх санаа төрсөн бэ гэхээр би энэ бүтээгдэхүүнийг авсан. Бүтээгдэхүүн тус бүрийг би 1000 төгрөгийн мод тарих үйлс 1 сая мод төсөл зориулахаар шийдсэн. Тэгээд би өөрөө тэр төсөлд оролцохоор шийдсэн мөртлөө ингээд шууд мөнгө өгөх надад утгагүй, арай үн цэнгүй санагдсан. Харин өөрөө юм оюуны бүтээл гаргаад, брэнд гаргаад тэр бүтээл болгоно нэг мод болоод амилчих юм бол надад гоё санагдсан. Тэгээд миний зорилго энэ брендийн ураа газраа биш тархиа авахя, нээя гэдэг тийм уриалгыг төвшүүлж байгаа. Тэгэхээр бүсгүүчд маань бас гоё санаа оногоо нэмэрлээд бүр илүү гоё коллекц гаргахад нь туслаарай. За ингээд танилцуулъя. Ингээд гадна талынх нь энэ цүнх маань өөрөө брендийн цүнхэн дотроо хийгээ явж болно. Тэгээд энэ бас цүнхэн дотор гэхэд бас ганган чамин яагаад байж болдгоо гэдэг юм хэрэглээгээр хийсэн байгаа. Тэгээд дотор нь маш олон зүйлийг багтаасан байгаа. Тэгээд та нартай танилцуулъя. За ингээд дотор нь дахиад энэ кошлог энэ кошлогын дотроо дахиад байгаа. Ингээд 3 зүйлийг багтаачиж байгаа гэсэн. Кошлогын дотроо ийм эмэг зүлтний савтай. Эмэг зүлтний савн дотроо бас шилээ хийж болно. Гоёлын цүнхэн дотор ингээд тасалгаа байдгүй шүү дээ, тий. Тэрийг шийдгийг хичээсэн байгаа. Тэгээд гаднаас нь эхлээд яг юу багтсныг хэдүүлээ харцгаая. За гаднaalынх энэ цүнхэн доторх цүнх би хамгийн анх зарлж ирсэн тэр зүйлээ арай ганган хувилбараар бий болгосон, материалын мэдээг сайжруулсан. Тэгээд цахилгааны хувьд ингэж дэлгэгддгээр хийсэн. Бүр ингэж дэлгэгддэг болохоор илүү дотор нь юу байгаа нь илүү харагдана.
Тэгэхээр энийг мэдээс бас сайжруулад явна. Тэгээд таблет ном юу гэдэг те тэр бүгдийг багтааж олно. Ингээд энэ талтаа багтаачнаа. Ингээд би болохоор энэ болохоор нүдний тэний хийсэн байна. Тэгэхээр ингээд ийм нэлээд том багтаамжтай учраас энэ дэр ингээд одоо оюутнуудчдыг таблет энэ төр хийхэд их хэрэгтэй. Тэгээд гадуур дотор ном уншихад бас багтаагаад явчих боломжтой. За дараагийн зүйл энэ талтаа бас том төрөвчтэй хүмүүс төрөвчөө багтааж явж болно. Харин жижигхэн төрөвчтэй хүмүүс энэ талд нь төрөвчөө багтааж болно. Төлхөр нь унчлаа. Эндээ төлхөр тогтоочтой. Тэгээд эндээ төрөвч багтааж байгаа. Төрөвч ингээд эмх цэгцтэй байна. Дээрээс нь ингээд миний цүнхнүүд ингээд дандаа дээр захилгаанг байхгүй юу. Тэгэхээр ингээд төрөвч ингээд гар мар орчихгүй гэж санаа зовхгүйгээр автобусанд явахад бас хэрэгтэй. Тэгээд тэгж санаачилж янийг хийсэн. Тэгээд ингээд энэ эрзэн энэ төр нь чанга болохоор ингээд төрөвч энэ төр унахгүй эмх цэгцтэй байхаар шийдсэн. За энэ талд нь болохоор уцаа хийж болно. Бид нэр утас ингээд байнга бариад явах хэцүү. Автобусанд эсвэл ингээд гадуур явж байнга бариад явахад хэцүү. Энэ өвөл цагт хөлдөхгүй гэдэг шүү дээ. Ялангуяа iPhone. Тэгэхээр ингээд уцаа энэ талтаа багтаасан. Уцаа ингэж багтааж өгсөн. Ийм шийдлийг гаргасан. Тэгээ энд нь өөрийн хүссэн юугаач байрлуулж болно. Би болохоор энэ пенал энэ төр багтаацсан байна. Тэгээд дандаа юм бичиж явдаг болохоор тэгээд энэ бас тэмдэглэлийн дэвтрийг бичиж болохоор тийм шийдэл байгаа шүү. Тэгээд энэ нийлээгаа өнгийг сонгосон. Нийлээгаа өнгөч оюун ухааны өнгө шүү дээ тий. За дараачих нь кашлага танартай танилцуулъя. Би энэ яагаад загт хэлбэрээр өгсөн агуулга дахиад хэлэхэд ихтлэгийг хайрлаа, захиа ирлээ гэдэг утгаар юм. Захиа гэдэг утгыг агуулж юм захиа хэлбэртэй болгосон. Тэгээд өөрөө зүтгэсээр байгаа би энийг оруулж бичсэн. Тэгэхээр энийг харах болгондоо хүмүүс ингээд нэрээ надад мессеж ирлээ, ихтлэгийг хамгаал энийг аваад нэг мод тарих юм байна гэдэг мессеж очиос гэж бодоод ийм доктортой хэлбэрийг сонгосон. За дараагийнх нь кашлаг маань бас ингэж ангилагдсан байгаа. Тасалгаагаар ангилагдсан. Жишээ нь одоо энд өөрөөхөө тэн болоод пудрын төр багтаах цай байдгүй ш дотор үрээд идэг тэрийг ингэж шийдсэн. Дээрэс нь багсны комо багсаа ингээд одоо нэг 2 3 удаагийн багсаал авч явдаг ш тэгээ тэдрийг ингэж тасалгаагаар бас шийдэж өгсөн. Багс нүрний багс маань бас заваарч гараад идэг. Дээрэс нь ингээд сормосны будаг энтрийг тусад нь хийж өгсөн. Сормосны будгаас сэргээчгэр бол тэ сэргээчгэр бол ингээд ашиглаад явхад амар гол нь ингээд энэ тороо шийдсэн болохоор энд нь ингээд яг юу байгаа нь харагдчихна. Ингээд кашлаг ухаад цаг алдаад байхаргүй ингээд дотор нь яг юу байгаа юм бэ гэж харчин. Тэгээд үзэж байгаа эрчүүд маань бас их нэртэй бэлгэлээрээ гэж уриал гарна. Тэгээд энэ чинь үндэсний үйлдвэрлэл. Тэгээд нэг энэ бүгдийн цаана 3 4 ээж цаашлбал бүр 10 ээж байхаар боломж байгаа хгүй. Тэгээд энэ болгоныг хийх гэж 2 3 шүн нойргүй суусан ихчтэй баярлалаа. Тэгээд эсгүүр ойдл гэдэг зүйлийг шинээр сурсан. Тэгээд ингээд гадна талын юм бялгаар бас юм эдлэгээ даахар материалаар хийсэн байгаа. За тэгээд энэ болохоор кошлог нэмэх зэгц бол маш хэрэгтэй. Яг бол тэн үүссэн тохиолдолд ингээд зөвхөн дотор маш их заваараад идэв ч тийм. Тэгээд эсвэл ингээд уруулын бодог энэ төр заваараад идэг. За дараагийн нэг шийдэл нь болохоор кошлог буюу нүдний шилний уут маягаар хэрэглэж болохоор шийдсэн. Тэгээд энэ болохоор төрөвч болгож болохоор тэгээд яаж хэрэглэж болно. За тэгээд миний хувьд болохоор нүдний шилний сав болгоод хэрэгэлсэн. Тэгэхээр энэ яагаад одоо жишээ нь би нэг аксессуар хэрэглэдэг байхгүй юм зүйлтний хийх нь хэрэглэдэг. Тэг ингээд нүдний шил болгоод хэрэглэж нүдний шилний сав болгоо хэрэглэж чинь. Тэг гол нь ингээд дотроо юм одоо энэ ингээд эмэг тогтоогчд байхгүй. Одоо юм урт санжгаа эмгнүүд ингээд бүгд ингээд тогтоогоод дээрэс нь талт нь болохоор жижигхэн эмэг бугуучнуудаа ингээд тасалгаанд нь байршуулцдаг. Тэгснээр илүү ингээд нэг олон аксессуар хэрэглээд нэг царайндаа зогсон зохиогүй тийм эсвэл ингээд үнэтэй нандиндаг тэр эмэг зүйлт идрээ энд хадгалаасаа гэж хүссэн байхгүй. Тэгээд энийг харах болгондоо бас надад ихтлэхийг захиа иржээ. Энэ байгальлыг хайрлаа гэдэг өрөөг дэвшүүлээсэй гэж бодоод би яг ийм хэлбэрийг сонгосон юм аа. Тэгэхээр магадгүй ингээд маш том эмэг зүйлтний сав авчаад ашиглах талбай багтай байдаг бол яг цомхон хитгэн бугууч хитгэн эмэг ч юм уу эсвэл хитгэн колоно энд багтаагаад явах боломжтой шүү. Тэгээд дотор ингээд эмнүүд ингээд зүгээ багтаачин. Тэгэхээр заавал нэг нүсэр болоод ах хэрэггүй. Ингээд аль болох минималист эмх зэгцтэй байхыг энэ mind brand маань уриалаад байгаа маа. Тэгээд эмх зэгцтэй байснаар танд юу хожих вэ гэвэл мэдээ цаг хугацаа хожно. Жишээ нь ингээд хүүхдтэй явж чадах гэрийн дэлгүүр олохгүй бол энэ дэлгүүр тогтоогчд учраас дэлгүүрээ гяс олоод гэрээ онгоолгон тий. Тэгвэл цаг хугацаа хэмснээр та илүү өөртөө үнэтэй цагийг зарцуулах боломжтой. Дээрэс нь хацсангуй боломжийн үнэтэй байгаа учраас брендийн одоо хэдэн мянган доллараар авсан брендийн зөвхөн дотор ингээд завааруулаад хийн цэвэрлэгэнд өгж явах тэр зардлыг хэмнэж өгнө. Дээрэс нь
эмх цэгцтэй байснаар хүн стресст нь багасдаг. Яг тэгвэл бид гэр заван байхаар эсвэл цүнх ингээд заван байхаар өөртөө юм би яагаад ийм салан пал юм бэ гэдэг тийм сүр мэдрэмжийг аваад байдаг байхгүй би л тэгдэг. Би нэг өөрөө тийм салан учраас тэгээд яг ийм над чиг ийм эмх цэгцгүй тийм хүмүүстэй зориулаад эмх цэгцэнд оруулахад яагаад нэг шийдэл хийж болдгоо юм бэ? Тэгээ яагаад заавал Монголдо үйлдвэрлэж болдгоо юм бэ гэдэг шийдлийг өгөхөд ингээд нүдний шилээнтэй хураачин тэгээд дээрс нь төрөвчсэн ч хөрхөр болохоор гастай тий. Тэгээд энэ материалуудыг Монголоос аваад Монголдо оёод тэгээд бүх зүйлүүдийн Монгол хүмүүс хийсэн болохоор надад маш таалагдсан. Тэгээд дээрс нь Монголд мэдээж ихээр өртөг өндөр тусна. Гадагшаа урд очиод хийхээр болохоор мэдээж хямдхан тусна. Гэхдээ би тэрийг хүсээгүй. Монголд нэг тэгсэн ээж нэг ажлын байртай байлгахыг хүссэн. Тэгээд энийг хийсэн ихч маань болохоор өөрөө бас нэлэх хөвгттэйсэн. Тэгээд би ч тэг бага насны хөвгттэй. Тэгээд ээжүүд бид нар дандаа шалтгаан тоочж байгаа хэрэг ингээд та бооч юм уу энийг улам сайжруулад олон улсын сайт дээр яагаад тавьж ингэж борлуулж болдгоо юм бэ гэдэг шийдлэг гаргаж өгөх хичээсэн. Тэгээд та нар маань бас сонирхоод дэмжээд бас худалдаа авалт хэрэг эхний захиалгуудаас авсан. Эхний захиалга маань энэ пострийг онлайн пострыг хийхэд тусалсан хүмүүс маань Монгол брэнд хэрэг маш гоё дэмжиж исэн. Тэгээд зураг авалтын багийнхан гэдэг гих мэтчлэн хүмүүс маш их дэмжиж исэн. Тэгээд дээрэс нь энэ талаажиг ойсон NASA гэдэг салон байгаа. Тэгээд маш гоё ойдог охин мэлээ. Загвар өөвч гоё та нартаас танилцуулж тий. Энэ шийдлийг би нэг 70 80-аад оны 60-аад оны стилийг оруулахыг хийжсэн. Тэгээд бид нар яагаад өөртөө зориулж хувц хийлгэж болохгүй энэ дэр салон дээр очиод тэнд бас л нэг хүнтэй ажлын байр те. Тэгээд энэ болгоныг дэмжээсэй гэж хүссэн. Тэгээд өөрийн галбарт тохирсон, өөрийн стил тохирсон, гол нь биеийн галбартаа тохирсон хувцсыг хийлгээд өмссөн гэдэг мэдрэмж бол үнэхээр тансаг байд юм лээ. Би урд нь бол дандаа ингээд бэлэн хувцс авчаад идэгсэн байхгүй балаж малажиг очиод авчдаг байсан бол яг өөртөө зориулж хувц хийлгэж өмсгөр яг надад зориулсан шүү гэдэг тэр мэдрэмж нь хамгийн гоё юм лээ. Тэгээд энэ дээр гар урлалаар бас ингээ зөв арга хойдлоор үйлчлүүлж байгаа нэрийг ингэж бичиж өгнө. Одоо зөвхөн хандаад зориулуу эсвэл мөчөөлөд зориулуу гэдэг ч юм уу те ингээд нэрийн зөв арга хойдлоор бүр чамин болгож захиалгаар хатгаж өгөх тийм үйлчлэгээ байгаа. Мэдээж энэ бол handmade гар урлалын тансаг бүтээгдэхүүн болох зорилготой байгаа. Тэгээд эдгээр дээр би логогийн жижигхэн хийгээд нэрийг илүү том оруулбал зөвхөн надад гэсэн мэдрэмжийг авах нь маш гоё юм лээ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн дээр тийм нэрийг оруулж ихээр бас ярьчихсан байгаа. Хүмүүст мэдээж бас нэг ээж оролцсон. Тэгэхээр бас нэг дэмжиж одоо яг энэ цаг үед маш олон ээжд ажлын байр гараасаа гэж би бол хүсэж байгаа байхгүй. Тэгээд та бүхэн манаас шеэрлээд өгөөрэй. Тэгээд энэ лайв шеэрлсэн хамгийн азтай хамгийн хөдөлмөрчдөр эмэгтэйд би өөрийнхөө сургалтыг 50% өнгөлтдөгөөр ганцаарчлсан 1 сарын сургалтыг өгөх эрхийг бэлгэлж байгаамаа. Тэгээд миний сургалтанд сурсан эмэгтэйчүүд өөрийн гэсэн бизнесээ эхлээд зарим нь өөрийн гэсэн сургалтаа зарлаад өөрийн бүтээгдэхүүнийг гаргаад эхэлсэн. Тэгээд тэр нь маш олзуурах баштай бас дээрэс нь надад бол маш гоё уран зориг өгч байгаа. Тэгээд бас нэг эмэгтэй ч гэсэн ороод өөрийнхөө яг би юуг чаддгийг, миний сэтгэл зүйн онцлог юу юм, миний чадвар юу юм, миний дотор яг ямар хүчтэй дүр байгаад идэгэн те нэг бодоол хүсээд идэг мөртлөө тэрийг гаргаж чаддгүй тэр дүрээ гаргаасаа гэж би маш хүсэж байна. Тэгээд ороод ирээрээ 1 сарын хугацаанд өөрийнхөө аяас чадвар дээрэс нь ямар салбарт би яг ямар салбарын хүн юм бэ? Одоо нэг конкурсаар эсвэл ээшээр нэг оноо өгөөд нэг ихтэй сургууль би тэнцсэн. Тэгсэн мөртлөө би энэ ажилдаа дурггүй эсвэл яг ээжүүдийн хувьд хүүхдээ харж байгаа хугацаа бол нөгөө turning point буюу амьдралын эргэлтийн цэг гэж таардаг. Тэгэхээр яг энэ эргэлтийн цэг дээрээ өөрийгөө өөрчлөх шийдвэр гаргацсан. Дээрэс нь яг би юу хийж чаддгаа мэдгүй. Одоо жишээ нь би нэг ойчдаг ч юм уу би нэг санаачилдаг ч юм уу гэхдээ арай жижигхэн сэтгээд эсвэл нөгөө үлэг гүрлийн арай удаанаар 20 дугаар зуунихаар сэтгээд байгаа юм биш үсттэй. Тэгвэл 21 дугаар зуунд чинь бизнес ийм хандлага байдаг юм байна. Ийм сэтгэл зүйн дэлхийн тестүүд байдаг юм байна. Тэрнтэй нь ажиллаад өөрийнхөө давуу тал болон сул талыг мэдснээрээ илүү амар болчихно. Тэгэхэд би нэг хийж итгэсэн. Би ийм чадвартай байна гэдэг итгэл найдвар өгөх хүсэж байна. Тэгээд манай шавнарын сургалтыг бас сонирхороо дээрс нь манай төгсөгч маань бас гуаша массажны салон нэсэн тэнд бас очиж үйлчлүүлээрээ үнэхээр гоё юм лээ би очиж үзэхэд бол нүүр ингээд бидний нүүр чинь тэгш хэмтэй биш. Тэгээд дээрс нь ингээд төрсний дараа гам алдсантай эсвэл нойр дутуу байсантай холбоотойгоор булчин сулраад ингээд дээшээ доошоо болцсон байт юм лээ. Тэгээд гуаша тэр үйлчлэгийг бол ингээд өргөж өгдөггүй тийм. Тэгэхээр бас энэ лайвхаа дэлмэр бас
сурагчнараа бас рекламадад авъя гэж бодоод байна. Тэгээд цааш нь аль болох сэтгэлээрээ шеэрлээд өгчөөрэй. Тэгээд энэ мэдээж ингээд сайжраад явах болно. Энэ өндгөлдөг цүнхэн доторх цүнхний маань. Тэгээд би энэ цүнхэн доторх цүнх гэж юу байдаг юм уу гэж судлаад үзсэн. Гэхдээ Монголд бол байхгүйсэн. Гадаадад нэг ганц хоёр хальтал харагдсан. Гэхдээ яг миний бодсон шиг биш байсан. Зүгээр нэг цүнхэн дотор ингээ задгаа өгүүлдэг тийм цүнх байсан. Тэгэхээр бид нар яагаад ингээд өөр зүйлийг сэтгэж болохгүй юм те. Одоо нэгэнт байгаа зүйлийг сэтгэхгүйгээр нэг байхгүй инновац үсгээр тийм шин зүйлийг сэтгэж болох юм шүү гэдэг санааг ер нь маш олон ээжид өгөхийг хүсэж байна. Тэгээд бид нар ингээд уламжлалаа бас авч явах гэдэг бол уламжлалаа яг орчин үеийг хослуулад ямар зүйл болгож болох вэ гэдэг дээр гоё санаагаа гаргаасай гэж их хүсэж байна. За тэгээд энэ хөл аваа ингээд өндөрлөе. Тэгээд гарчаад босож орж ирлээ юм маань яг нөгөө ээлжид өдөр болгоны хийдэг хувь хүний хөгжлийн болоод туршлага уншсан ном мэдлэгээ хуваалцсан тэр гоё лайв орголон. Тэгээд энэ лайв бол юу брэндтэй зориулсан лайв. Тэгээд газраа биш тархиа нээ. Тэгээд мөнгөө Монголдо үлдээе. Маш олон гадагшаа урсж байна. Маш олон бүтээгдэхүүнийг бид гаднаас авдаг. Одоо хилмаач харагдчихлаа. Тэгвэл одоо Монголдо сэтгээд нэгнийхээ хэрэгцээг хангаад ингээд миний хүсэл бол ингээд октод ингээд бүсгүүчүүд ингээд төрсөдөр болохоор нэгэндээ бэлэг байдгүй. Тэгвэл яг тийм нандин чамин бэлэг болоосаа гэж хүсэж байгаа. Одоо ингээд ийм ганган зүйлийг ингэж хэрэглэхээр миний найз ингэж үг шүү гэд хамгийн түрүүнд бэлгэлдэг тийм бэлэг байгаасай. Тэгээд эхнэрүүдтэй нөхрүүд нь бас бэлгэлдэг тийм бэлэг байгаасай гэж маш хүсэж байна. Тэгээд энэ хүсэл маань бас биелэх байхаа гэж бодож байна. Та маш олон зүйлийг бодож чадна, мөрөөдөж чадна. Гэхдээ тэр бодлоо өдөр болгон барьж итгэж тэрийгэ бодит болгоно гэдэг бол өөр асуудал байдаг. Тэгэхээр бодлоо яаж бодит болгох вэ? Одоо 1 жил 12 сарын 31-нд төлөвлөсөн зүйл чи яг хийж чадсан уу? Одоо би өнөөдөр бодлоо л доо өнгөрсөн жилийн ингээд төлөвлөөд биччихсэн, 2 жилийн өмнө биччихсэн зүйлүүд ингээд харахад яг бицсэн юмудаа бол хүрсэн байгаа хгүй. Би 70 ном уншиж гэсэн хүрсэн байна. Брэнд гаргаж үзэн гэсэн үзсэн байна. Төсөл бичиж сурна. Дотроо нэг л их юм бодоол хийж чадахгүйгаа мэдэхгүй тэгж харамсуулснаас шууд хийж үзээд энийг би илүү чаддаг юм байна. Энийг би чаддаггүй юм байна гэдгийг ойлгож авсан илүү амар гэдэг юм лээ. Жишээ нь ингээд би өөрийгөө моделийн поз ч юм уу модель болох боломж байгаах гэж бодсон. Яг моделийн зогсолт дээр зогсоод үзэхэд би тийм аюустай биш юм мэдэж авч байгаа байхгүй. Дээрээс нь ингээд нүүр бодолт артист би нүүр гайгүй бодчихдаг гэд гоё бодоо явж итэл яг ингээд нүрээ бодоод техникийн үзэхээр бас авиас тутах юм байдаг. Тэгвэл бид нар яг чадах юм олё. Та яг юу чаддаг юм? Хамгийн сайн чаддаг зүйлээ л олчих. Тэгэхээр энэ лайвер энийг уриалах гэсэн юм аа. Тэгээд хэдүүлээ гоё энэ оюун ухаан сэтгэлгээгээ улам ингээд задраагаад улам дотор нь нөөц бололцоо бүр дундаршгүйгээр байгаа. Тэгээд энэ жилийн хувьд миний зорьсон зорилго 2 зүйл нь эхлээгүй байна. Эхнийх нь болохоор ном биччихсэн би. Тэгээд тэр номоо яг орхицсон байсан. Яг мэрэгжлийн төвшөнд биш өөрөө биччихсэн болохоор яг эмчиг баримжаа дутаад байгаа юм шиг. Эсвэл би нэг өөртөө итгэлгүй байсан. Тэгээд өөрийгөө илүү дутуу үнэлдэг гэсэн байсан гэсэн. Тэгээ одоо ингээд брэнд бүтээх хөтөлбөр энтерт оролцоод өөртөө итгэлтэй болоод ингээд ирэхээр нөгөө номоо хүмүүс хүсэлт тавьсан. Ингээд нөхөртөө ойлголцох юм гоё ном гаргуул яадаг юм би гэдэг санал тавьсан. Тэгээд энэ саналын дагуу би бас нэг урам ороод тэгээд ингээд хүмүүсээс гоё амжилт хүсье, урам зориг хүсье гэдэг мессежийг аваад би яагаад ном бичиж болохгүй юм. Ингээд олон эмэгтэйчүүд нөхөртөө ойлголцох асуудалтай байдаг. 20-30 жил болсон хамаагүй нөхөртөө ойлголцоход асуудалтай байдаг. Тэгвэл миний ойлгож авсан ингээ амьдралдаа хэрэгжүүлсэн бусад хүмүүст зөвлөөд хэрэгжээд үр дүнгээ өгсөн эдгээр зүйлсийг мэдээж миний надаас гарч байгаа бас зүйл биш. Цаана сэтгэл зүйн шинжилгээ ухаан, дэлхийн мэдлэгийг шингээсэн зүйлийг би яагаад номоор бас хөргөж болохгүй юм. Тэгээд Монгол онцлогийг шингээгээд гэж бодсон. Тэгээд ингээд номынхаа ажилд орох гэж байна. Тэгээд ном бичих хөтөлбөрт бас хамрагдаж байгаа. Тэгээд яг мэрэгжлийн багшаасаа чиг үүргийг аваад номыг ингэж бичдэг гэдэг зүйл нэр багштай явал мянган замыг товчилж болдог тий. Ганцаараа туулах замаас хэдэн жилээр 20 жилээр ч наашаа болгож болохоор зүйлийг тэгэхээр заавал багштай эхлэх нь зөв юм байна гэж утсан. Бяцлаглыгч тэр багштай л эхлэх хэрэгтэй юм гэж утсан. За дараагийн нэг гоё мөрөөдөл маань подкаст юм уу контент бэлтгэн гэд би бодоод яг хичээлүүдэд контент олгоно гэж bijсэн чинь надад гоё Америкээс санал ирсэн. Тэгээд гайхсан яг би ингээд яг нөгөө подкаст хийх микрофон камер гэд ингээд бодож исэн. Тэгээд дээрээс нь туршлагатай хүн надад хэрэгтэй байсан. Би туршлага багтаа болохоор одоо ярихтаа ч туршлага багтаа ярьж магадгүй.
Тэгээд тэгсэн чинь надад Америкаас нэг гайхалтай бүсгүй санал тавьсан. Тэгээд бид хоёр нийлээд эмэгтэйчүүдтэй зориулсан гэр бүлийн асуудал болоод өөртөө мэдлэг, эрүүл мэндийн мэдлэг, дээрэс нь бүр цаашлбал бэлгийн боловсрал хүүхдэд гэх мэтээр хүмүүсийн нээлттэй ярьж чаддаггүй сэдвүүдээр дээрэс нь мэдээж хүмүүс амьдралтаа хэрэгжүүлж гэр тэр зүйлүүдээр подкаст хийхээр болж байгаа. Тэгээд энэ 7 хоног цагийн төлөвлөгөөгөө гаргаад сэдвүүдээ тохироод явахаар шийдсэн. Тэгээд та нар бас бидний подкастыг хүлээж авч сонсоорой. Тэгээд би бас линкийг оруулнаа. Хийх дээрүүд оруулаад явах болно. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Зүгээр бодоод хэвтэх бол өөр те. Тэгвэл бодлоо яг бодит болгох. Дээрээс нь араас нь үйлдэл хийх. Тэгээд дээрээс нь тэрнийхээ ингээд үйлдэл хийчээд өөрөөрөө бахархах тэр мэдрэмжийг авах нь хамгийн гоё юм байна. Тэгээд миний хувьд болохоор амжилт гэдэг зүйлийг маш том байж ижил би заавал дэлхийн аврах ч юм уу. Эсвэл нэг том юм зүйл хийхээр л өөртөө амжилт хүсье хандаа гэж хэлнэ гэж бодож исэн чинь зүгээр жижигхэн зүйл хийхэд өөртөө баяр баясгал өгч амжилт гэж болд юм лээ. Өглөө гарч нэг уул руу гүйчих ч юм уу, нэг бясалгал хийх ч юм уу, эсвэл ингээд нэг ном, 2 хуудас ном, 5 хуудас ном, 10 хуудас ном гэл ингээд ахих болгондоо өөртөө урам өгж болдго юм байл шүү. Тэгэхээр заавал гаднаас хин нэгнээр магтуулж урам авахаас илүү бас өөртөө урам өгөөд яваад гараа. Жижигхэн амжилт таныг бүтээнэ. Тэгээд өнөөдрийн нэг гидсний таталтаас таныг бүтээдэг шиг, таныг гидсний булчин бүтээдэг шиг өнөөдөр энийг алхам бас таныг бүтээнэ. Тэгэхээр ингээд бүсгүүчүүд ингээ хамт өөрөө өөртөө бүтээ гэж уриалмаар байна. Тэгээд хамт суралцъя, хамт хөгжиж. Би бас хажуугаар нь ээж ажлыг хийж байгаа шүү дээ. Манай хүүхд одоо 2 гарan 3 хүрэх гэж байна. Тэгээд хүүхдээ харна. Дээрэс нь ингээд хажуугаар зөндөө амжилт болж байгаа юм чинь бусад ээжүүдтэй болноо. Ээж ажил гэдэг тийм амар биш ч гэсэн бид нар ээж гэхдээ мөрөөдлөө орхиогүй ээж ивэл хүүхдтэй ямар үлгэр дуурайл үзүүлэх вэ? Харин мөрөөдлөө орхицсан урам зориггүй нүдэнд гал нь ундарсан сэтгэлдэх цог нь ундарсан ээж хүүхдтэй ямар харагдах вэ? Зүгээр иргэний хавцаанаа ээж идэг ээж ямар харагдах вэ гэж утсан. Тэгээд би хүүгээ ямар хүн болохыг өсвөл өөрөө тэр хүний ээж болох ёстой гэж утсан. Тэгээд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм гэж дотроос тийм өдөөлт өгж хамгийн анх эхэлжсэн. Зүгээр л нэг гэрт байдаг тавилга шиг нөө мухаар хэлбэл гэрээ авгаахыг хүсээгүй. Тэгээд хин ч угаасаа гэрээ авгаа гэдэг тодорхойлолтод орохыг хүсэхгүй шүү. Тэгээд ингээд цаг хугацаанаас хоцорсон, нийгмээс хоцорсон, сэтгэл зүгээс хоцорсон, сэтгэл готралтай тэр мэдрэмжээ би юугаар орлуулж даван туулж болох вэ гэдэг зүйлээс хамгийн анх сэтэл хэлж ирсэн. Тэгээд энэ зүйл маань явсаар хагаад маш олон сэтгэл готралтай ээжүүдийг гарахад тус болсон. Одоо өөрийн орлогын их өсвөртэй болоход нь тус болсон. Ингэж явсаар хагаад бусдад би өөрийн сурсан, хэрэгжүүлсэн зүйлээрээ тус болж болох юм байна. Зүгээр нэг сураад байхгүй мэдсэн зүйлээ бусдад түгээх ёстой байна гэдэг сэдлийг маш хүчтэйгээр авсан. Тэгэхээр манай ээжүүд маань бас эндээс гой сэдэл аваарай. Бид нар чадна. Бид нар 0 байж ахтаа ч тий буудан дээр хөвтөж байхтаа ч тий ном унших завтай байдаг. Тэгэхээр ингээд бидний хамгийн хүчтэй зүйл бол энэ мөрөн дээр байгаа нялцгай цагаан зүйл. Тэгэхээр энэ цагаан зүйлээ хөгжүүлснээр бид нар тэр нөхөртэй хайрлагдах байх уу, нийгэмд хүлээн зөвшөөрөх байх уу, за тэр яриад байгаа амжилтж байх уу, ад жаргалж байх уу, энэ бүх зүйлийг энэ майнд гэдэг зүйл бүтээх учраас би брэндтэй тим нэр өгсөн. Тэгэхэд майнд гэдэг нь оюун ухаанаас л бүх зүйл хамаарж байгаа. Маш гоё биетэй, маш гоё хүн байсан ч гэсэн оюун ухааны хувьд асуудалтай байвал сэтгэл зүйн хувьд, сэтгцийн хувьд асуудалтай байвал үнэхээр харамсалтай байдаг. Тэгэхээр хэдүүлээ өөртөөхөө мөрөөдлийг асаая. Би чадаад энгийн би зүгээр ингээ гэртээ суудаг ээж чадаад байгаа юм чинь бүх бодсон сансан зүйлээ хийж болно. Зүгээр өөртөө хашчдаг нөхөр намайг хоригддаг гээл эсвэл би чадахгүй болов гээл. Тэгэд би 4-5 жил төсөл бичиж үзхийнсэн гэ бодцсон гэсэн мэтлээ бичээгүйс мэхгүй. Тэгээд энэ жил ингээд төсөл гэдэг юм байна. Төсөл ингэж бичдэг юм байна. Бизнес гэж юм байдаг юм байна гэд ойлгосон зүйлээ хүн хийх нь илүү амар байдаг юм байна л да. Тэгэхгүй ингээд би бизнес хийнэ гэж сэтгэл хөдлөлөөр дагаж ороод алдаа гаргасан хүмүүс маш их байдаг. Тэгээд бизнесээс айдаг болчдөг. Тэгвэл судлаад ийм юм байдаг юм байна. Дэлхийн чиг хандлага ийм байгаа юм байна. Монголынх ийм байгаа юм байна. Би гадагшаа ингэж болох юм биш үү? Гаднаас ийм сургалт авч болох юм байна гэдэг мэдлэгийг авахд бол надад яг ингээд нүд нэгдэж байгаа юм шиг оюун ухааны нүд нэгдэж байгаа юм шиг болсон. Тэгээд энэ мэдрэмжийг бас ээжүүдтэй өгөх хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ гэрт дотроо биш, Монгол дотроо биш, цааш нь ингээд сэтгэж болох юм биш үү гэдэг сэдлийг маш хүчтэйгээр авсан. Тэгээд энийгээ бас та нартай хуваалцгаад тэгээд энэ лайваараа энэ брендээ танилцуулахаар зогсохгүй. Тэгээд бас энэ дотор юм байх хэрэгтэй гэдгийг
сануулахыг маш их хүсэж байна. Тэгээд энэ брэнд маань өөрөө төрөлжөөд явна, мэдээд маш сайжраад явна. Гэр ахуй ингээд ботцсон зүйлүүд, зурцсан зүйлүүдээ яг ингээд бодит болгож байхгүй. Би мөрөөдлийн самбар дээр ингээд анх энийг зурж исэн, гинт ингээд шүн дунд бодоол ингээд зурж исэн зүйлүүдээ яг бодит олгож үзээд дараа нь гоё орж ирсэн санаандууд зураал бичээл яваад идэг. Тэгээд тэрийг бодит олгоод үз чадахгүй нь хамаагүй. Амжилтгүй ч ер нь хаяг хамаатай биш. Зүгээр сансан бодлоо хийгээд ингээд бит болох мэдрэмж дундаа хүн маш их зүйлийг сурчдаг юм билээ. Жишээ нь энийг ингээд оёо сурахад ойдлын эсгүүр гэдэг зүйлийг шал өөр миний мэддэггүй ертөнцийг ойлгож байгаа байхгүй. Бид нар ингээд бүх зүйлийг мэддэг юм шиг ажилладаг хэрнээ яг олон салбарыг ойлгохгүй л одоо сэтгүүл зүйч вэ нүү. Энэ би тэр моделийг хүртэл ойлгож байгаа хгүй. Зураг авалт нэг зураг авахгүй цаана 76 удаа авдсан бэ. 80 удаа авдсан бэ гэдгийг ойлгож авсан. Тэгэхээр нэг цаад санаа та оюун ухаан чинь маш их хүчтэй. Тэгэхээр тэр нөөц болцоогоо заавал ашиглаарай. Тэгээд сэтгэл гэдэг зүйл маш хүчтэй шүү. Тэгээд чин сэтгэлээсээ илүү зүйлийг араас явахаар угаасаа хүч нь ундраад гараад ирнэ. Энэ их олон зүйлийг яаж амжуулаад энэ их дайчин зан чанар хаанаас гардыг бэ гэд маш олон асуугаад л байдаг. Тэгтээ энэ чинь зүгээр л зүрх сэтгэлээс л гарна шүү дээ. Энийг хийснээр би маш олон хүнд тусалж болох юм байна. Маш олон хүнийг ажлын байртаа олгож болох юм байна. Хөдөлгчийн ихснэр өнөөдөр дээл палаж ойдог үн өнгөрчөд байсан. Тэгвэл ингээд ковид үед дээл оюулдаг, голийн дээл оюулдаг хүн хордсон бол арай өөр зүйл яага хийж болохгүй нэ. Заавал нэг өмд оёол нөхөөл нөхдөг те эсвэл нэг өмдний доотлох хасдаг эсвэл нэг дээл ойдог тийм зүйл байхаас илүү өөр ингээд сэтгээд өөр инновац хийсэн зүйлийг хийж болохгүй мó ингээд материалын дэлгүүрүүд, даавны дэлгүүрүүд маш олон Монголоор дүүрэн байна. Тэгэхээр энэ бүгдийг хэдүүлээ нэг бүтээл олгоод нийгэмд хэрэгтэй тийм бүтээл олгоод тавьчих болохгүй мó гэдэг санааг юм хөрхийг хүсэж байгаа шүү. Энэ удаагийн лайв ингээд өндөрлөө. Тэгээд хамгийн их шеэрлсэн тэр эмэгтэйтэй 1 сарын турш ажилланаа. Тэгээд мөрөөдлөө бодит олох, үр дүн болгох тэр мэдрэмжийг авах хүртэл нь ажиллах болно. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай.